байгууллагын хоорондын бизнесийн саналууд байгаа тийм. Хүмүүс шинээр бизнестэй болох боломжийг нь бас бүрдүүлэх боломжтой, хамтран ажиллах боломжтой ийм нөхцөлүүд маш олон байна. Жижиглэн болон бөөний агуулгын гэсэнтэй. За энэ тал дээр жоохон мэдээлэл өргөж. Энэ мэдээллийг хүргэхийн тулд эхлээд юуны түрүүнд манай байгууллагын барьж байгаа ерөнхийдөө 3 чиглэл байгаа. Нэгдүгээрт нь дэлгүүрээрээ хувийн болон байгууллагуудад бид жижиглэнгээр тэг бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. За хоёрдугаарт 6-8 нэрийн дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүдэд зориулсан тусгай оноогаа одоо зарж байгаагаас тодорхой нэлийн мөнгө хямдхан болгоод өгч байгаа. За тэр нь бүр ингээ хит тамир манай гадуур яваад захиалга аваад байнгын хүргэл дээр очиж яадаг. За түүнээс гадна ирээн дээр байгаа агуулгууд, ирээн дээр байгаа том дээр бичиг хэрэг хүмүүс, за ганц бичиг хэрэггүй бүх зүйлс цаашаа үйлдвэрлэлөө захиалж ирээн дээр болгож ирчээ. Үйлдвэрний ашиг хийгээд ирээн дээр авчиад Монгол руу зарахаар ирээн дээрээ бас нэг ашиг хийдэг. Тэгээ ирээнийхэн хөгжлөөс ер нь хэр ашигтай ажилладаг нь харж болно л дээ. Гол зорж байгаа зорилго маань хятадд нэгэнтэй л одоо бид нар хятадд үлдээж байгаа үйлдвэрт нөгж байгаа нэг оюу ашигыг дахиад өөр газар нэмж бас нэг үлдээгээд явах. Тэрийг Монголдо үлдээе гэсэн тийм гол зорилготой ажиллаж байгаа. За бичиг хэрэг байгууллагууд руу ханган нийлүүлэлт хийдэг хүмүүс байдаг тийм. За эсвэл бол за магадгүй үйлдвэрлэлөө захиж авдаг газрууд байгаа. Гэхдээ үйлдвэрлэлөө захиж аваад бараа бүтээгдэхүүн ирж хамжаагүй хүмүүс байдаг тийм. Аль ч хүмүүстэй ер нь шууд гаргаад хамтраад ажиллахад бэлэн тийм. Ирээн дээр зарж байгаа үнэн дээр нэмэх нь нөөт тэгээд бас тээврийн зардал нэмэгдэх. Тэгээд бид нэр хот дотор өөрсдөө тодорхой томс сая төгрөгөөс дээш байгаа хүргэлтээ хийчин сая төгрөгөөс доош байх юм бол тодорхой хэмжээний хүргэлтийн зардалтай тодорхой хэмжээ анх өгж байхдаа бид нэр энэ дээр тодорхой цаатгаа зааж ирсэн. Одоо бол авж байгаа бараа бүтээгдэхүүн хайрцаг байх хэрэгтэй. Том хайрцаг байж болно, дотор нь байгаа жижиг хайрцаг байж болно, бүр задлсан жижиг хайрцаг байж болно. Зөвхөн бол авахд дор байж 12 ширхэг. Нэг юм хайрцагтай байгаа тийм бол авахд 12. Нэг юм 36-т тосон болвол нэг хайрцаг юм шиг. Жижиг хамгийн багадаа жижиг хайрцагаар бараа бүтээгдэхүүн гаргаад нэг юм хайрцаг авах боломжтой. Үүний хувьд борлуулалтын хувьд хэд багадчих юм бол бид хүргэлт хийх боломжгүй. Тэгэхээр өөрсдөө ирж авч болно гэсэн. Байнга ирээд аваад. Ирээд авахд тэн дээр заавал тэрний өмнө хязгаар гэж байхгүй. Байнгын ажиллаад явж байгаа хүмүүс. Тэгэхээр нөгөө нэг тодорхой хэмжээнд үний бодлогуудаагаар ачсан тэгээд гэрээ контракт бол хийгээд тэгээд бас харилцан зөвлөлдөж харилцан тохиролцох бас боломжтой үйл ажиллагаанууд явагддаг байна шүү дээ. Тэгээ ер нь тийм ажил хийх гээд бэлтгэл ажилд орж ил байгаа жишээ. Манайх бөөний төвчид жижиглэнгийн хэрэг бид дэлгүүрээрээ зарж байгаа. Дэлгүүр дээр чинь түрээс тог мөнгө төгрөг төлж байгаа. Түүнээс гадна хүн ажиллаж байгаа. Тэгээд тэр чинь хүргэлт хийж байгаа. Бүх түүнээс гадна тэр чинь тэгэл бусад зардлууд зөндөө зардал. Энийгээ дааж ажиллах хэрэгтэй. Самбаг юм хүмүүсэд байдаг. Бид нар ажилчдын цалин бага байлгаад ээж болдгоо жоохон нэммээр байдаг те. Гэх мэтлэнгээр ингээд явахаар бид нар жижиглэнгээрээ яах аргагүй дэлгүүрээрээ зархаас өөр аргагүй. Гэрээ хийж байгаа, гэрээ контракт хийж байгаа байгууллагууд бид нар байнга 5% юу өгч байгаа. Гэтэ үнэ маань зах зээл тодорхой дундаж үн байна. Брэнд бараа бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнээс байнгын 5% доогуур өгнө. Бараа бүтээгдэхүүний тал дээр ямар нэгэн асуудал гарах юм бид нар 100% хариуцна. Жишээ нь зарж байгаа принтерийн хорноос болоод асуудал гарах юм бол засварлуулах хүртэл принтерийг ямар нэгэн байдлаар хэрэглээг нь зөв болгох хүртэл цаана бүтэн баг ажиллаж байгаа тийм.